бүгд нэг энтгэг улс Монгол улстай 1955 онд технод харилцаа тогтоосон. Тэгээ энэ жил 70 жилийн ой тохиож байгаа. За 70 жилийн ой хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч төрийн айлчлал хэрэгжүүлж байна. Тэгээд энэ 13-аас 16-ны өдрүүдэд энтгэг улсад төрийн айлчлалынхаа хүрээнд нэлээд олон уулзалтуудыг хийн. За өнөөдрийн хувьд эхний айлчлалын өдөр бүгд нэг энтгэг улсын ерөнхий сайдтай албан ёсны хэлэлцээ хийлээ. За мөн ганцаарчсан уулзалт хийсэн. За дээд доод танхимын парламентын танхимын дарга нартай бас уулзалт хийлээ. Мөн Батлан хамгаалахын сайдтай уулзалтууд хийсэн. За энэ уулзалтууд бол манай хоёр орны хувьд бол 10 жилийн өмнө 2015 онд Нарендра Моди ерөнхий сайд Монгол улсад албан ёсны айлчлал хийх үеэр стратегийн түншлэлийн түвшинд харилцаагаа хүргэсэн. За энэ 10 жилийн хугацаанд бол манай хоёр орны хооронд эдийн засгийн хамтын ажиллагаа нэлээд өндөр түвшинд хүрсэн гэж хэлж болно. За энтгэг улстай бид нэр 70 жил биш бараг 2500 жилийн өмнөөс харилцаатай, түүхэн харилцаатай оюун санааны хөрш гэдэг ийм одоо ганцхан дэлхий дээр одоо энэ энтгэг улстай бид нар оюун санааны хөрш гэдэг ийм нарийн тодорхойлолттой ийм тусгай харилцаатай, өөрөөр хэлбэл түүх, соёл, шашин, соёл хүмүүнлэгийн чиглэлээр одоо илүү ийм сэтгэлийн холбоотой ийм арт өмнө. За тэр утгаараа одоо хоёр харилцаанд маш өндөр ач холбогддог. За 10 жилийн өмнө бид нар стратегийн түвшлэлд хүрэхдээ Моди ерөнхий сайдын үеэр бас хэд хэдэн томоохон төслүүдийг тохирч хэрэгжүүлж байгаа. За энэний хамгийн том төсөл нь бол газрын төсний үйлдвэр. За энэ манай одоо эдийн засгийн хараат байдлыг бууруулах, за эрчим хүчний хувьд одоо нэлээд өндөр түвшинд хөгжихэд одоо хамгийн том үлгэц үзүүлж байгаа төсөл. За энэхийн талаас энэ төслийг бол дэлхийн бусад бүх оронтой хэрэгжүүлж байгаа төслүүдээс хамгийн том төсөл нь гэж үздэг. 1.7 сая долларын өртөгтэй энэ газрын төсний үйлдвэрийн төсөлд одоо айлын тал маш их ач холбогддог. Ковидын үед үйл ажиллагаа нь жоохоо одоо удаашрсан хэдий 2027 онд одоо нээлттэй хийснээр энэ үйлдвэр бол асар том хүчин чадалтай ийм үйлдвэр болох юм аа гэдэг энэ асуудал дээр нэлээд тогтож ярилцаа. За энэ дээр бид нар газрын төснийхээ нөөцийг нэмэгдүүлэх, за газрын төсний олборлол тайгуул дээр бас цаашдаа хамтарч ажиллаж болох юм а гэдэг ийм зүйлийг ярилцлаа. За мэдээж энэ оюун санааны хөрш гэдэг утгаараа манай харилцаанд соёл, хүмүүнлэг, түүх, өв соёл, шашны харилцааг одоо онцгойлон авч үздэг гэж хэлсэн. За энэтэй холбоотойгоор манай Гандан тэгшлийн хийдэд номын сан байгуулж өгөх, Богдхан музейг одоо сэргээл засварлах энэ ажилд одоо энэ талаас хөрөнгө оруулж энэ бас юм тусгай төслүүдийг хэрэгжүүлэе гэсэн. За манай буддын шашны харилцааг бол их өндөр тавьдаг. За англи хэлний багш нарыг бас 1000 багш бэлтгэж өгье гэдэг энэ саналыг мань дэмжсэн. За мөн одоо өндөр технологи, мэдээллийн технологи, инженерийн чиглэлээр бас 1000 одоо оюутныг мэрэгчлэнүүдийг сургаж өгье гэдэг ийм сайхан одоо зүйлүүдийг бас Моди ерөнхий сайд амлаж хийсэн байгаа. За мөн орон нутгийн хамтын ажиллагаан дээр Ладак мужи буюу одоо Бакулар Римбучигийн төрсөн нутаг энэ мужийг Арангай аймагт соёл, аялал жуулчлал, боловсролын чиглэлээр хамтарч ажиллах ийм орон нутгийн бүсийн хөгжлийн хүрээнд бас энд төслийг дэмжиж байгаа гэдгээ бас илэрхийлсэн. За цаашдаа бид нар Монголд байгаа энтгэгийн боловсролын одоо сургууль байгаа тийм ээ, дунд сургуулийн. За энэ сургуулаа бид нар цаашдаа бас хөгжүүлж авч явах. За технологийн аутсорсингийн төвийг бас энэ том төсөл, энэ гурван төсөл за цаашаага Батлан хамгаалахын хамтын ажиллагаан дээр бас нэлээд олон салбараар бид нар хамтарч ажиллах ийм одоо санал санаачлалуудыг дэвшүүлсэн. За хоёр талаас бид нар хамтарсан стратегийн түвшлийнхаа хүрээнд хамтарсан мэдээлэл гаргаж байгаа. За энэ мэдээлэлтэй бол бүхэл одоо салбарын хамтын ажиллагааг дараагийн 10 жилд илүү өргөн үрээтэй, илүү бодиттой хамтарч ажиллах энэ зүйлүүдэд нарийн тусгаж хэрэгжүүлж энэ хамтарсан тохиолдлоо бол зарласан их онцгой байлаа.